Сайн байцгаана уу? Өнөөдөр би дөнгөж сэрэд камер нээсэн байхгүй юу? Өнөөдөр болохоор би миний ажлын нэг өдөр гэсэн бичлэг хий гэж бодоод тэгээд ингээд камер нээсэн байна. Одоо хамгийн түрүүнд би мэдээж усанд орно. Үргэлжлүүлээд өнөөдөр миний одоо бичлэг ингээд явна шүү. Юу хийж байгаагаа мэдээгүй өөрийн ухаангүй батан минут буудан дээр сууж агаад Эмилигийн амь насыг өнөөхөр шийдсэн. Гатгшаа гараад алхах, ирүү ороо бичтэйгээ найз залуу. Энэ бол миний хоолны цөөх би өчигдөр ингээд хоолнуудаа бүгдийг бэлдээд савлаад тавьчихсан. Хөргөчнөөс гаргаж ирээд цүнхэлсэн. Одоо энийгээ шууд аваад гарахад болно. Гэрт юм идэж яхаар ажлаар очиод идсэн одоо надад цагийн хувьд бол хамаагүй яг таардаг байхгүй юу. Тэгэхээр би гэртээ ерөөсөө юм идэхгүй. Ер нь урд оройнд унтахтаа дандаа маргааш нь авч явах ингээд хоол хүнс юу байна. Нэг ширхэг одоо зүү авч явах байсан ч тэр зүүгээ бэлтчихдэг. Тэгэхээр амар амар байдаг байхгүй юу. Би ерөөсөө нэг яарч ерөөсөө гардгүй. Угаасаа яараад жоохон твдээд байхаар тэр өдрийн маань ингээд үйлснэг л бүтлгүй байх юм шиг санагдаад байна. Тэгэхээр яаж ч нойр хурж исэн ер нь бол эрт зэрхийг гараа зүгийн болтой халуус бэлтцээ. Одоо энийг авч яваад өдөр өмсөх хувцас бэлдээд тавьсан байна. Одоо шууд хувцас өмсөл гарна. Нэг зогсоолт машина тавьдаг байхгүй юу? Байрны доор биш, урдлынхаа зогсоолт машина тавьчихдээ тэгээд тэр зогсоолын маань ах маань өглөөдөө миний машиныг халаачдаг байхгүй юу? Тэгээд би одоо өглөөдөө бол санаа зовлтгүй. Ер нь бол халуун машин гараад шууд халуун машин суудаг гэсэн үг. Тэгэхээр ингээд амар амар. Одоо өнөөдрөөс бүр өдөртөө хасах бүр ингээд 7-8 руу ороод бүр 4-5 таж өдөр байгаа байхгүй юу? Би өчигдөр нэг Instagram дээрээ ёо яг энийг хэлэх гэсэн чи өөрөө амар хиччлээ. Инфлюенсер шиг амар худлаа амар худ юм ярих чи шүү. Тэгтээ ер нь асууч ингээд би бүр амар хоёрдоод байгаа байхгүй юу? Хэрвээ бүр доошлуулвал нь штэ миний за би энэ дээр ингээд зургийг гаргаад ирээ заа миний ингээд таймер өстэй ахгүй юм бичлэгүүд байгаа байхгүй юу? Тэгээд нэг ус маань ургаад ирсэн чинь би болохоор ер нь л хүсээ бүрэнг урт угуулъя гэж бодоод байхгүй бүр нэг нэлээд урт. Яг тайрмлаар маань мэддэг найзууд маань намайг чи ингээд тайруулаад тайрсан чинь ингээд хамаагүй зүгээр гээд тэгснэ ингээд зарим нь ургуул гээд. Тэг би бүр амар хоёртчод байна. Энэ хүсэн дээр л ерөөсөө хоёртод бус бүх юмаа би шийдэж чадаад байна. Энийг л шийдэж чадахгүй. За тэгээд одоо ямарч гарыг. Тэг өглөөдөө би ерөөсөө нүүрээ буддаг байхгүй юу? Тийм болохоор линзэл зүгээ явчихна. Тэгэхгүй бол линзээ зүүхгүй бол би юу ч харахгүй юм чинь. Яаж л одоо нэг ажил дээр очиж ерөөсөө гэгээ ордог байхгүй. Тэгэхээр харахад бүр юм харахгүй. Тэгэхээр гэс линзээ зүгнэ. Одоо нүүр амар таталтай да нэг жоохон тос түрхээл тэгээл шууд гутлаа өмсөл гарлаа. Өнөөдөр бүр аим шиг дутаатай байна. Ажлын одоо ирсэн. Одоо болохоор цаг 8. 16 болж байгаа хгүй би гэрээс 8:35 биш 7:35 гарсан хгүй. Тэгээ нэг хичээл амарсан чинь гадаа амир гоё төгжээгүй болцсон зам. Манай ажил бол 9-өөс ахгүй дээ би ер нь дандаа л оройдлоо гэхэд 8:20 гэл ирчтэй. Тэгээ ороод ажил эхлэхээс өмнө нүүраа мама будаад өглөөний цай маяга уугаад өвжтөл тэгээд ажил эхэлдэг. Одоо 1 дахь 3 дахь 5 дахь оройн анги авсан байхгүй юу? Илүү цаг ажиллаж байгаа гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр би 4 ангитай өглөө өдөр оройны 2 ангитай гэсэн үг. Оройны анги нь 4-өөс 6, 6-аас 8 гэж орж байгаа. Өглөөний анги нь 10-аас 12, 1-ээс 3 цаг гээд ингээд нэг ангид 2 цагаар 4 ангид хичээл авах байхгүй юу?
Тэгээ одоо ер нь ингээд ажлаа маань ачаал ер нь ихсэн. Солонгослын топ гэж шалгалт өгч байгаа учраас тэгээд ямар ч байсан өнөөдрийг тэгээд эхлүүлнэ да. Одоо ажил эхэлтэл би Single Inferno үзэж юм. Ерөнхийдөө өөрчтөг нэг яриад ах юм болохгүй байн гэл камеранд ингээл жон жок гэдэг надаас амар залхуу те. Ямар ч гэсэн өнөөдөр ингээ ажиллаа эхэллээ. 팬들을 만들려 특별한 내용으로 재미나 정보를 줄 수 있어야 해요. 자, 1번. 인터넷 방송에 인기가 있는 이유는 무엇입니까? Hayır şaşırmaz bütün benim. 이게 어렵고. 자, 방송 진행자와 대화를 할 수 있습니다. 기족자. 가까운 느낌보다 느낌을 받을 수 있습니다. 느낌을 받을 수 있습니다고요. 벌어요. 자, 에러커 2번이거든. 2번 다른 사람 없어요? 3번. 네개. Одоо орой 10 өнгөрч байгаа байхгүй юу? Тэгээ би бүр өнөөдөр бүр ингэ амар ачаалтай байлаа. Яагаад ч мэдэхгүй. Ажлын нэг өдөр будаг маань бүр ингэ буугаа заяа бүр нүдний маань цох ингэ уунжаад бүр гэртээ хайрч унахгүй бол бүр одоо бүр үүлээ идэхээр болж байна. Одоо эргээр бодох хэрэгтэй тий. Одоо газ гэртээ хараад нүрээ угаад унтий. Маргааш би гоё салаад гадаас аваад өнөөдөр би бас хол авч ирсэн байхгүй юу? Нүр амаа угаагаад тэгээд одоо ер нь унтий гэж бодож байна. Чи одоо л төгжээ гайгүй болохоор би нэг гурчаад мэн за ингээ хугацаа ирэхгүй манай ээж битээ хоо ингээд машин барьж байхдаа тэд гэхэд очно эд гэхэд очно гэж юмд хугацаа зааж игсэн. Бүтлгөө нэг өдөртөө бүтлгөө биш бүтэлтэй бичлэгээ хийх гэж фейлдсэн нэг өдөртөө хавд байсан баярлаа. 58 болж байна 11 цаг тэгээд сая бүр амар бүх хэсгүүдийн тог тэр чигтээ тасарсан. Хот бүр ингээ тэр чигтээ тоггүй, зам тоггүй, гэрлэн тохио байхгүй заяа. Яг миний явдаг хэсгээ бүр тэр чигтээ. Тэгээ ашгүй ирсэн чинь манай байр бүр ингээд манай хотхон ингээд тэр чигтээ ганцаархнаа гэрэлтэй. Бүр хөөхөн. Ажилдаа явж байгаа бүтэн нэг өдрийн ажлын өдрөө харуулъя гэсэн бичлэг маань одоо ингээ сайхан фейлдлээ. Гэхдээ би яг хуу энийг ингээд өөр бичлэгнүүдэд нийлүүлээд оруулчих гэж бодож байна. Дахиж өрөөсөө ингээд авч явъя гэж юу бодсонгүй. Яагаад гэхлээр одоо би чинь ажлын байран дээр бол ингээ влог хийдэг хүн биш. Ажил хийдэг багш хүн баггүй юу. Тэнгүүд ингээ сурагчийнхаа өмнө за одоо манай ажил ингэж тэгж гэд ингээд авах угаасаа боломжгүй. Тэгээд миний одоо бие авч явах ёс зүйнт ч гэсэн нэг тийм тохиромжтой хэсгийг би мэдэхгүй. Тэгээд миний влог бол миний ажлаас гадуурх юм сонирхол хоббигийн маань юм болохоор одоо яг ин ажлын байран дээрээ би дэ за одоо манай дараагийн цаг хичээл орлоо манайхаа тэр гişгээд байгаа тайлтай нэвштэй ямар тэ тэгж одоо за волейбол угаасаа ч ер нь жоохон кринж юм байна тэ дээрээс нь ингээд бүр юу энэ камера баг авч авснаа орой баг санаж манаа заяа. Өглөө ингээд жоохон ингээд юм юу жоохон зав цаатай байсан үедээ л ингээд бичлэг хийлээ. Тэгээд ерөнхийдөө би нэг ингэж ажилтیں۔ Тэгээд манай ажлын ачаал баг үедээ эсвэл ингээд би бага ангитай ах юм бол 9-оос ажил эхлээл тэгэл 6 цаг гээд харцдаг. Тэгэхээр ингээд айгу ер нь бол гайгүй ажил тийм хүнд хүчээр биш хэрнээ амар ядардаг. Яагаад вэ гэхэлэр ингээд өдөрт миний анги ингээд манай өглөө өдөр орой тэгээд бүр оройны ангиуд маань ингээд хүүхдүүд ихтэй өглөө өдөр анги маань хөөхөн байж байгаад ингээд буцаад ихсэн. Ерөнхийдөө ингээд би чи 5 хүнд юм ярих өөр 15 20 30 хүнд юм ярих шал өөр ахгүй. Тэгээд 20 30 хүнийг зэрэг ингээд сонсог гэж бодоод дандаа юм өндөр темпээр ярьдаг. Тэрнээсээ болоод ингээд хоолоо ингээд толгой байнгын өвдөд тэг ингээд нөгөө толгой ерөөсөө амардггүй. За одоо энэ ангийн нэг тэгээд тэрийг тэгээд ингээд нэг ангид л ингээд 10 20 хүүхдүүд байнгын юм асуун ингээд тэрэнд нь байнгын хариулна байнгын харилцаатай ингээд тэгээд тэрэн дээрээсээ нэмээд юу яадаг байхгүй юу? Энэ дээр чинь нэмээ ганц хичээл заахаасаа гадна хүүхд толгоны гэрийн даалгаврыг шалгана. Хүүхд толгоны өдөр яаж ажиллаж байгаагийг шалгана, дасгал хийлүүл шалгана. Тэгээд үг амаар асуун. Тэгээд шалгалт аван, шалгалтаа засна. Тэгээд энэ чинь бас бид нар ч одоо энэ байгууллага дотор хариалагдаж ажиллаж байгаа болохоор байгууллагынхаа цаанаас тавьж байгаа нөхцөл шаардлага тайлан тооцоо юмдаас оролцсон гэхээр бас хөөрхөн ажилтай. Гэхдээ яг хөө ингээд амар ийм
муухай биш дуртай хийж байгаа болохоор надаа ингээд ажил маань бол ингээд үнэхээр асуудалгүй байдаг. Өөрөөсөө гарч чадах бүх юм гаргаад ингээд хичээллээ заагаад ингээд явхад надад бол зүгээр байдаг. Тэг амар хүнд миний ингээд огт чадахгүй юм хүн биш. Ингээд анх ингээд 7 сард ажилд орж исэн од бол би бол одоо ингээд үнэхээр ардын багш болсон. Тэг ингээд нэг тиймэрхүү лэн. Тэг одоо болохоор өнөөдөр авч явсан хоол савнуудынхаа ямыг цэвэрлжээд нүрээ цэвэрлээд тэгээд шууд орондоо ороод унтлаа. Өнөөдөр 4 өдөр орой ахгүй. Тэгээд өнөөдөр ажил эрт тараад би өнөөдөр орой ангихгүйсэн болохоор гэртээ ингээд хит 7:30 гээд хүрээд ирсэн ахгүй юу. Тэгээд ер нь одоо нэг хичээл амарсан болохоор зам ч гэсэн гайгүй байгаа. Тэгээд өнөөдөр болохоор би огт хоол авч яваагүй байхгүй. Тэгээд гараад шүлтөө хоол авч идээд шүлтөө хоолныхоо төмсийг түүж агаад идсэн. Тэгээд бараг салааднаас хөнгөн байсан тэр хоол ингээд шүлэн усан болохоор тэгээд ямар ч байсан дийлмээ бол огт алдаагүй ингээд 4 өдөр хүртэл явж ийн гэдэг чинь 12 хонцсон гэсэн үг. Маргааш 13 дахь хоног. За тэгээд хагасааны өглөө 14 дахь өглөө байхгүй. Тэгээд маргааш 14 дахь өдрийнхөө өглөөжийн үнэн би яг 7 өөр үзэж байгаа байхгүй юу. Тэг ер нь бол ингээд явах тусам төвчээрийн маань хязгаар тасрах гал байна. Тэгэл өөрийгөө ингээд амар зоригжуулаад хичээгээл чи ингээд ийм юм одоо ингээд ямар ч юм зовлон туулахгүйгээр турдаг бол хүн болгонд турхаа байгаа. Тэг энийг ингээд өөрийгөө даван туулцсан хүмүүс л одоо ингээд турч чадсан байгаа хонгорцуулаа чи ингээд өөрийгөө сайн хичээ гэд би ингээд яваад байгаа байхгүй. Тэгэл за би ингээд 2-3 сар ихтэй урттай 4 сар л би хичээхэд ингээд хэдэн жилийн зовлонгоосоо сална гэж бодоод байгаа болохоор ямар ч өөртөө маш сайн ярилцж байна. Тэгээд ерөөсөө товчлогдохгүй таарахгүй байсан хүмүүс өнөө өглөө таарсан. Тэгэхээр одоо тэгээ угаасаа ингээд нүүр мүрээ харахаар ч гэсэн ингээд бүр ингээд ам палбараа байхаа болоод байгаа хгүй надад өөрт мэдрэгдэж байгаа заяа. Одоо яг нүрээ будцсан байгаа болохоор сайн мэддэхгүй л ах шиг. Гэхдээ ямар ч байсан ингээд будаггүй байсан ч гэсэн ингээд будгаа арилгаад өөрийгөө харахаар нөгөө юм аим палбисэн нүр маань ингээд алгуулаад байгаа юм санагдаад ингээд би нэг үзэт идэ ингээд нөгөө хамгийн анхны турлаг гэсэн бичлэгэн дээрээ би ингээ хідэн хоёр талаасаа ингээ харуулсан шүү дээ. Тэрнтэй маань адилхан болж байна уу. Тэг ерөнхийдөө давхар өрөөгөр ангихгүй л ингээд энгийн үед ингээ гайгүй татарсан заяа. Гарж байгаа л да. Гэхдээ ер нь бол би чи ингээ зүгээр энгийн үедээ ингээд давхар өрөө гарангаа юм яриадсан ахгүй. Тэгсэн чи одоо ерөөсө давхар өрөө ингээд амар миний анхаарлыг татахгүй байгаа. Тэгэхээр ингээд ер нь энэ хэсэг маань ингээд жоохон шуугдаад байна уу гэж харж байна. Оо амар өөрийгөө бүр хөөргөцөөр. Тэгсэн чи ерөөсөө тураагүй. Тэгтээ намайг эргэн тойрны маань хүмүүсээс хинж турсан гэж хэлэхгүй байгаа оо. Тэгэхээр би тураагүй юм шүү гэж авсан. За угаасаа нэг 10 марваад хил хайсны дараа л хүмүүс амар анзаараад чи амар турсан юм гэд тэгэд итгэл таа. Удахгүй би яг тийм үг сонсно уу гэсэн. За тэгээд тэр яг вэ? Ингээ хагасаа бүтээсэнд амарх байхгүй юу? Тэгээ хагасаа бүтээсэнд амархаараа юу хийх вэ гэж одоохондоо буцсан юм бол алга. За миний 5 дахь өдрийн ажилдаа авч явах салаад маань энэ. Манай хөргөчөнд ерөөсөө байгаа юм лэн. Тэгээ энэс гадна нэг тунаа тэгээд нэг жохон юм байцаа хэмжээний байцаа үлдсэн байна. Тэгээд бүр нөгөө юм уу навч бүр дуусчихжээ. Тэгээ байгаа бүх помидороо гэрчижлээ, өгөрцөөгөө ганцхан ширхэж хансан үнд үнүүлсэн бүгд чанаагүй. Тэгээд маха цээж маха гараад ирээд сайхан хуураад болгоцсон. Тэгээ одоо энэ салаадаа энүүгээр амтлаад ингээ болоо. За тэгээд би болохоор энэ дээрээ нэмээд ажлынхаа хажуудлын жимсний дэлгүүрээс би 3 банан 3 алим авсан байхгүй. Тэгээд нэг банан нэг алимыг нь маргааш авч явна. За ер нь 2 алим нэг банан идчихдэг чинь билүү гэж бодож байна. Яг тэгэхээр би маргааш өглөө 8 гэхэд ажил дээр очиод тэг жоохон хийх юм байгаа. Тэрийг хийчээд орой би нөгөө оройн ангитай болохоор орой 8 хүртэл ажил дээр байх байхгүй. Тэгэхээр 12 цагт эднэрийгээ ингээд таслаад идэхгүй болвол нэг дор идчихэд үлдсэн цагта бүгдэнд нь өлсөж байна гэх юм бол амар ядархан юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Эннийхээ хажуугаар болохоор би ер нь юу яаж байгаа витамин С 1200 ууж байгаа. Ашигтай бактери бас ууж байгаа. Өглөөдөө нэг зүгийн балалтай ус ууж байгаа. Өдрөжөнгөө болохоор лимонтой ус ууж байгаа. Ерөнхийдөө бол би өөрөө ч угаасаа ус сайн уудаг. Тэгээд усаа сайн уусаар л байгаа. За ингээд салаада бадцсан.
Ингээд маргаашийн миний салаад билээ. Энд чинь одоо ингээд 1 литр сав байхгүй. Тэгэхээр овоо их орсон байгаа зү. Ер нь овоо их салаад. Тэгээ энэ чинь ингээд нэг дор идэхгүй 2 хуваагаад идчихэр бүр амар сайн үл даадаг. Тэгээ гол нь энэ маань дотроо өндөгтэй тэгээд их цээж махтай болохоор гайгүй уяг үл бол маш сайн даалгадаг. Тэгээд одоо болохоор миний ходоод бол бүр үжээндээ агшсан. Ерөөсөө их бол угаасаа идэж чадахгүй байгаа. За одоо оройныхоо юмнуудыг бэлдээд унтандаа. Дүүрээ угаачлаа. Энийгээ түрхэн. Энэ би нэг энэс мөнгө авсан юм шиг л байн бэрх. Би өглөө 6:30-д босоод өглөө 7 цагийн онлайн анги авчаад тэгээд буцаад унтсан. Тэгсэн чинь бүр 11 хүртэл ингээд унтсан байхгүй юу. Тэгээ уцаа ухаж хөвтөж жагаад босч ирэж ингээ үдсэн чинь өмнөх бичлэг дээр би ингээд буруу хэлсэн байлаа шүү. 79-900-аас 69-900 гэнэ 99-өө бодож ингэж жагаад нөгөө 73-400-аас эхэлсэн шүү дээ тий. 73-400-аас 69-900 болсон баггүй. Тэгэхээр 3.5 кг эхний 7 хоногт хайсан гэсэн үг. Тэгээд харин одоо болохоор би энэ 7 хоногт 69-900-аас 67-900 болоод 2 кг хайсан. За ингээд нийт би 14 хоногт 5.5 кг хайсан гэсэн үг. За тэгээ надад одоо өөрт мэдрэгж байгаа одоо мэдрэмж болохоор хамгийн эхлээд миний одоо нөгөө давхар ирүү ер нь амар багассан. Тэгээ бүх хэсгээрээ таргалдаг шиг бүх хэсгээрээ турчдаг баггүй юу? Өөрчлөгдөөлгүүд арайч дээ шүү дээ. Амралтын өдөр гэсэн шиг л бүр ингээд залхуурч залхаг ер нь байна заяа. Тэгээ өнөөдөр амралтын өдөр хагасаа өдөр тэгээ би ерөнхийдөө дөрөв ээж аавынд очичоод ирээд ээж аавд 3 манай жоохон хоол идэж мэдчихэ. Тэгээ салаад ээж аваарыг явснаас хойш би хөвтөж сая л босч ирлээ. Одоо би бол нэг 7 хоног ахиад сэтгэл зүй бол байна надаа. Огт сахар амсахгүй, огт гурил будаа идэхгүй, огт сормоос хумсандаа point өгөхгүйгээр байх сэтгэл зүй бол надаа байна. Тэгээд эргээд ирэх хагасанд би өөрийгөө ахиад сонсох байхгүй юу? За чи одоо үнэхээр хичээж эндээ хонгороо эхний ээлжинд юугаа хийлгэмээр байна? Унсаа бодуулмаар байна уу? Сормоосаа хийлгэмээр байна уу? Үсээ амсалмаар байна уу гэд би өөрөөсөө асуу. Тэгээ аль нэгээр нь өөрийгөө шагнана гэж бодож байгаа байхгүй юу? Бодлоор бол ингээд хурдхан шиг ингээд хэлсэн маань ингээд амар ер нь тустай юм болсон байна. Тэгэл хэрвээ эхлэхгүй за тэгэл турандаа гэж бодоо явжсэн бол одоо ингээд 14 хоногийн дотор байхад чи нэмэгч байсан билүү? Эсвэл хിവэрэ байсан бол одоо ингээд 73 кг, 73 400 кг байхаас одоо би өнөөдөр ингээд 67.9 кг хүн сууж байна. Тэгээ ерөнхийдөө ингээд бүр шууд ингээд бүх бие маань ингээд гоо жижигрээд эхэлж байгаа байхгүй юу? Тэгээ 5 кг ч бас ерөнхийдөө жин шүү дээ тий. Эхлэхдээ ядчил би 10 кг хасмаар байна гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь би одоо 4.5 кг хасгаад л өөрийнхөө тэр ядчил гэж бодоод ингээд байжсэн тэр одоо юмдаа хүрэх гэж байгаа байхгүй юу. Яг ингээд тураад ахаар хүний амьдралд амар он сайн юм байха болчт юм байна заяа. Хоолноос болоод хүнтэй уулзчихдаггүй. Тэгээ угаасаа гадуур их явах юм бол ингээл сахар хоол мол идмэр санагдаал, амттай шимттэй юм уумар санагдаал. Тэгээ эсвэл ингээл шууд ингээл амттай шимттэй хоол идмэр санагдаал ингээд тийм болохоор би огт юусаа гадуур явахгүй байгаа. Ерөөсөө ажилдаа явлаа гэртээ ирлээ, ажилдаа явлаа гэртээ ирлээ. Илүү цаг гарвал давхар ажил хийгээл тэгээд эсвэл хоолоо бэлдэн ийм л ерөөсөө миний амьдралд одоо ойрын 14 хоног ийм юм болж байна. Тэгээ би энийг бол ингээд нилээн уур ортол яг энэ хэмнэлээрээ баймаар байгаа байхгүй юу. Тэгээ энэ маань надад ашигтай байгаа байхгүй юу. Мөнгө баг урж юм. Дээрээс нь гоё ирүүлчих чинь. Тэгэхээр ингээд эхлээд өөрийгөө даван дийлээд ялан дийлчихэд тэгээд би гоё буцаад хүн амтантай уулзаад ингээ гоё явмаар энэ тэр хүртэл бол хүнтэй уулзчаал дэглэм барьж байгаа гэд ингээд ах ч гэсэн надад амар хэцүү. Тэгээд ерөөсөө дэглэм барьж байгаа ингээ хамгийн хурдан алдагддаг юм бол хүнтэй л уулзах. Би турах бичлэг огт хийхгүй гэжсэн чинь ингээд л турах бичлэг хийчлээ. Гойсон хувцснууд маань ихнээсээ таарад амар аз жаргалтай байгаа ингээ сэтгэлээр ингээ хөвөөс гоё ухаантай хагаад хичээгээд өөрийгөө тайвшруулад өөрийгөө аргадаад ингээд гоё явна гэж амлаж байна. Тэгээд биш үнэнч байна. Тэгээд дээрэс нь би бас ингээд бичлэг хийсэн аягүй зөв юм болсон байна.
Өөртөө зүгээр хувьдаа би турна гэж бодсноос илүү бичлэг хийгээд ингээ явцаа ингээд хин нэгэнд би яг ажил хийгээд тайлан тавьж байгаа юм шиг мэдрэмж авал ингээд надад амар гоё. Би ер нь залхуу зангаа яг өөртөө гаргаад идэх байхгүй. Тэрнээс биш ажил тал дээр яг юмыг ажил хэрэг болгоод хийхдээ үнэхээр тултал нь хийхийг хүсдэг байхгүй. Тэгвэл би энэ турхаа өөртөө биш ингээд нэг юм ажил юм шиг болгоод тий за энэнийхээ талаар бичлэг хийгээ тий ийм тайлан тавина би гоё ийм юм ярьж суухын тулд ийм байх хэрэгтэй юм байна гэд. Тэгсэн чинь энэ чинь бүр амар үр дүнтэй юм байна. Паблик өөрийгөө турна гэдгээ хэлж байгаа турах юм бол тий өөртөө нэг юм челленж эхлүүлээд ингэх юм бол бас амар үр дүнтэй байдгийн байна. Энийг би одоо ер нь анх удаа бодож ин тий яадаг гэхэлэр өмнө би ингээд амар олон удаа турхаж байхдаа заавал нэг өдөр алддаг байхгүй. Бүр заавал хизээч 14 хоног угсраад бүр яг энэ шиг үнэнч бүр огт сахар би ч өмнө турна гэж яхта максимчлахаа учдаг байсан байхгүй. Тэнгүүд би одоо болохоор ерөөсө огт бүр ингээд сахартай гэсэн болгоноос татгалзаад огт гурал будаанаас ингээд татгалзаж чадсан байхгүй. Тэгэнгүүт энэ бол яг над дээр гарч байгаа амар үр дүн. Би яг ингээд энэ удаад мэдэрсэн. Би ингээд энэ турхаа тэгээ энэ одоо бичлэгээрээ дамжуулж хүнд бас тайлхнах гад байгаа болохоор миний яг доторх хүн чи хариуцлагатай байх хэрэгтэй гэд намайг өөрийгөө ингээд шаардаад байгаа юм байна гэд тэрэн дээр ингээд амар сайн мэдэрч өгсөн байхгүй юу. Тэгээд хэрвээ одоо нэг юм хүсээ тэр маань болохгүй бол баг ингээд паблик зарлчмаар юм шүү дээ. За би одоо тэгин гэж байгаа шүү намайг харж байгаагаар айдэр. За нэг юм ингээд турах голдролтой орж чадлаа. Одоо миний амьдралд нэг их сонин чухал юм байхгүй ч гэсэн яг энэ маань одоо өөр дээрээ төвлөрөөд амар гоё яагаад тэгэнгүүт би дулаан орохдоо зэрэгцээд гоё жингээ илүүдлэхгүйд хөссөн хувцас өмсөд үс гизгээ нүур аваа янзлаад гадуур явах ч гэсэн надад ингээд амар өөртөө итгэлтэй өөртөө гоё байна. Тэгээ тийм байгаад тахаар миний ажил үйлс тэгээ хүн хоорондын харилцаа бүх юм ингээд амар гоё байгаад байдаг. Өглөөс ирэхэд гоё, орой унтахад гоё, гадуур явахад гоё тий. Тэгээ тийм болохоор тэрэндээ л ер нь бэлдээд одоо ингээд явж гин. За тэгээд энэ бичлэг маань энэ хүртэл байлаа. За дараагийн бичлэгүүдээр уулзъя баяртай.